Сайн уу? Австралийн мэдээг монгол хэлээр пэйж хуудас маань бас нэгэн шинэ ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Яриагаа хэлэхээс өмнө буцаан тайлбар хэлэхэд манай пэйжний уншигчид Австралид амьдардаг, бас Монголд амьдардаг маш олон хүмүүс байдаг байна. Бид нар маань Австрали улс хизээ хилээ нэх вэ? Ковидтай холбоотойгоор юу ямар өөрчлөлтүүд ороод байгаа юм бэ? Одоо бид нар визэнд аплай хийж болох уу гэх мэтчтэй асуулт биднэрт маш их ирдэг, мессежээр ирдэг, коммент хэлбэрээр бас ирсээр байдаг. Тэгэхээр бид нар энийг зөвхөн одоо нэг удаагийн мэдээ орчуулж тавиад биш. Яг одоо энэ салбарт ажилладаг, тодорхой туршлага хуримтлуулсан хүнээс одоо өөрөөр хэлбэл баталгаатай их сурвалжаас та бүхний мэдээлэл хүргье гэж зориод энэ удаагийнхаа ярилцлагыг хийж байгаамаа. Тэгээ та бүхэн миний урд нь тавьсан постыг харсан баг. Манай өнөөдрийн зочноор за цагаачлалын хуулийн лицензтэй зөвлөгч Заяа агч маань оролцож байгаамаа. Орой минь хүргэе. За орой минь. Та саяны миний хэлснээс ерөнхийдөө ойлгосон баг. Тэгээ визэнтэй холбоотой олон мэдээллийг хүмүүст хүргэе гэж бодоод байгаа юм. Тэгээд эхний асуулт та өөрийгөө манай одоо энэ удаагийн яриаг сонсож байгаа хүмүүст өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? Яг энэ цагаачлалын одоо лицензтэй зөвлөгч гэхээр ямар хүн байдгийг, та энийг хаана яаж сурч ийм мэргэжлийг эзэмшвэ? За тэгээ би баг зэрэг өөрийнхөө талаар мэдээлэхлээр товчхон өгье. Би Австралид одоо ирээд 20 гаруй жил болж байна. Австралийн Сидней хотод амьдардаг. Австралийн цагаачлалын хуулийн дор бүх төрлийн Австралийн иргэншил, визтэй холбоотой зөвлөгүүдийг албан ёсоор өгөх ёстой эрхтэй юм гэж ойлгож байна. За яагаад засгийн газраас ийм лицензүүдийг тодорхой хүмүүстээ олгох юм бэ гэхээр Австрали өндөр хөгжилтэй сайхан одоо амьдрахад тааламжтай орон учраас эрх хүсэлтэй хүмүүс одоо маш их байдаг. Дэлхийн өнцөг бүрээс л хүмүүс Австралийн виз эрхийг аваад ирэхийг хүсэж байдаг. Тэр гэхээр энэ хүмүүсийн хүсэл дээр дөрвөлөөд мөнгө хийх хүсэлтэй, заллин хийх хүсэлтэй тийм үү ийм хүмүүс байдаг. Австралид ч байдаг, Австралийн гадаад. Тэр энийг одоо зогсоохын тулд Австралийн засгийн газраас зөвхөн лицензтэй эрх хүмүүс Австралийн цагаачлал визтэй мөн иргэншилтэй холбоотой зөвлөгөөг өгч болно. Тэгээд ийм ажилд албан ёсоор зурчлах хэрэгтэй. Тэгэхээр товчхондоо бол юм. Тийм. За тэгвэл яг л бидний одоо хүсч хүлээж байгаа гол их сурвалж та болж таарах юм шүү дээ. Тэгээд визтэй иргэншилтэй асуудал би хариулж болно тийм. За хамгийн их ирдэг одоо манай пэйж нь баг өдөр болгон шахах хүмүүс Монголоос асуугаад байгаа шиг байна л да. Австрали улс хизээ гадны иргэдийг эх орондоо нэвтрүүлэх вэ? Ялангуяа сурах виз авсан байгаа хүмүүс маш их асууж байгаа шиг байна. Оюутны визтэй хүмүүсийг Австрали улс хизээ оруулах вэ гэдэг маш ерөнхий мөртлөө маш том асуулт. Маш олон хүний хариултыг хүлээж байгаа нэг юм асуулт байна. За яг тийм хариулаач. Анди надаас ч гэсэн бас хүмүүс нэлээ асуудаг. Гэтэ эн чинь ерөөс хэцүү асуулт одоо болцсон байгаа. Яг одоогийн байдал. Тэгэхээр Австралийн ерөнхий сайд ч гэсэн мэдээлэл хийж штэ би мэдэхгүй. Тэгэхээр тодорхой гаргаж хэлж байгаа. Тэгэхээр би энд хүмүүст амлалт өгөхгүй тэгтээ одоогийн явц тийм үү хандлага ямар амь гэдгийг хэлж өгч болно. За мэдээж энэ улс хилийн нэмэр байгаа. Иргэдийн аялагчдыг оруулмаар байгаа, гадаадын оюутнуудыг оруулмаар байгаа. Гадаадын оюутнууд Австралид ирж үлдэмж хэмжээний хөрөнгө оруулдаг. Тэгэхээр education буюу боловсролын салбарыг ганц дэмжиж, ганц тогтоож байгаа зүйл чинь гадаадын оюутнууд байдаг. Тэгэхээр одоо гадаад байхгүй болохоор Австралийн засгийн газрын хувьд тийм үү одоо орлогын нэг сурвалж байхгүй болчих чинь гэсэн үг тийм үү. Тэгэхээр гадаадын оюутнуудыг оруулах хүсэл бол байгаа. Ийм шаардлага ч байгаа. Хамгийн гол нь юу зогсоож ийн гэхээр Австралийн иргэдийн safety, эрүүл мэнд гэдэг энэ ганц асуудлаас болоод хэл харагдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр нодны одоо 12 сарын үед за 2021 оны дунд тавьцаа болно хэл нэгтэж байх гэсэн найдлага их гарсан. Австралийн ганц одоо авиа компани Qantas ч гэсэн 2021 оны 7 сарынхаа билетүүдийг зарж эхэлсэн шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс найдлага төрсөн байгаа. Гэтэл одоо саяхны Мельбурнд гарсан үйл явдал тийм ээ. Ямар айхтар хурд гараад бид нар 5 хоног таг зогсоо тийм ээ Мельбурн. Тэрнээс ерөөсөө энэ
зүйлийг бол хинч тодорхойлж чадахгүй байна гэдэг нь ойлгогдсон. Тэгээд одоогийн байдлаар одоо миний хувьд хэлж чадах зүйл юм бол Австралийн засгийн газрын харж байгаа зүйл одоогийн эх хэдэн сард явж болох вакцинжуулалт. Тэгэхээр вакцин хийсний дараа вакцин хэр идэвхтэйс найдвартай сайн ажиллаж ин иммун буюу тийм үү хэр зэрэг одоо нөгөө иммун чинь юу лээ? Дархлааж дархлаажуулалт нь хэр сайн болж ин тийм ээ. Гаднаас одоо дэгдэлт орж ирсэн байхад энэ вакцинтай хүмүүс маань зүгээр ах нөгөө иймэрхүү зүйлээс хараад хэлээ онгойлгох юм шиг байна. Миний хувьд одоо клиентууд буюу үйлчлүүлэгчдэд Монголд байгаа шүү дээ тийм үү? Юм уу виз авах хүсэлтэй эсвэл оюутны виз авах хүсэлтэй ч юм уу ийм хүмүүс би болохоор юу зөвлөж байгаа юм бол 2022 оны 1-2 сарын эсрэг дээр одоо сургалтаа сурч эхлэе гэж ингэж зорио гэж хэлж байгаа. 2022 оны 1-2 сарын одоо Австралийн сургалтын хичээлийн жил чинь 1 сарын эсвэл 2 сарын ихээр эхэлдэг шүү дээ жил. 2022 оны хамгийн эхний одоо семестр терм улир төрөл бүрийн шатандаа сургуулиуд ямар хэзээ эхлэн тэр үед нь сурч эхлэе Австрал дээрээ ирээд гэж бодож зөвлөгөө өгч байгаа. За вакцин явлаач гэсэн би энэ 2021 оны 7 сард хил нэгдэнэ гэж бодохгүй. Одоо хувийн одоо нөгөө бодлого л тиймэрхүү. Ер нь 2022 он л гэж харах хэрэгтэй гэж бодож байна тий. За тэгвэл ямар ч гэсэн өөрөө бас Монгол явмаар байдаг. Харин тийш дээ бид нар ч бүгдээрээ явмаар ирмээр тий. Явмаар тий. Тийм байцаалаа да. Энэ бол одоохондоо таамаг төдий гэдэг бас хүмүүс аль биесээр бас ойлгох хэрэгтэй баг тий. Яг тэгвэл засгийн газраас ямар нэгэн тодорхой шийдвэр одоо гаргаагүй шийдвэр гаргахад одоо хэтэрхий эрт байна. Вакцинжуулалт яаж явахаас хамаарах нэ гэж ойлгох юм байна. Тийм үү заяач? Тийм. Миний ойлгож байгаа. За би бас ерөнхийдөө энэ Австралийн тухай мэдээллийг байн харж байгаа хүний хувьд бол таны яг энэ таамагтай ер нь бас санаа нэг байна. Ер нь явцаа байх болов. Харин тий. За олон хүндээс бас нэг тодорхой жишээ авсан байхаа гэж бодож байна. Дараагийн нэг асуулт байна. Коронавирустай холбоотойгоо ер нь дэлхийд дахиад маш их зүйл одоо өөрчлөгдөд байна. Тэр дотроо хоёрын сэдвтэй холбоод Австралийн визний одоо янз бүрийн журмууд олон одоо журам гэж ярьдгүй те визний нөхцлүүд нь одоо яг ковидтай холбоотойгоор гарсан ямар шинэ өөрчлөлтүүд байна вэ? Би шинэ гэж асуумаар байна л да. Яг тэгвэл ерөнхийдөө манай одоо визний үйлчлэл үзүүлдэг олон агентлагууд бол виз яаж авах уу? Одоо PR яаж авах уу? TR яаж авах уу? Мэдээлэл бол маш өгдөг. Зүгээр шинэ өөрчлөлтүүд юу байгаа вэ гэдэг дээр танд ямар мэдээлэл байна? Ковид бол ерөнхийдөө 2020 оны 3 сараас Австралид гарсан шүү дээ тийм ээ. Тэр энэ гарсан нөхцөл байдалтай уялдуулаад Австралийн засгийн газар цагаачлалын хуулиндаа өөрчлөлт оруулаад өөрөөр оруулсан. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэх юм бол тодорхой визэнд тавигддаг визний шаардлагууд бас хуулиад агаад өөрчлөгдсөн гэсэн үг. Энэ оруулсан úplгийн ихэнх гол зорилго нь болохоор ковидын дэгдэлт хил хаагцснаас болоод сурах процессыг үргэлжлүүлж чадахгүй байгаа оюутнууд Австралийн хэлийн гадна гарчсан иргэд өөрсдийн иргэд түүнээс гадна мөн төр визтэй иргэд Австралийн дотор байгаа гарч чадхаа болсон иргэд гэх мэтэр эдгээр хүмүүс учирсан хохирлыг багасгах визний уян хатан нөхцөл тийм ээ бий болгох ийм зорилготой өөрчлөлтүүд гарсан байгаа байхгүй юу. За тэгэхээр монголчууд ихэнх хэрдэг виз маань оюутны визтэй ирдэг, эсвэл аялагчийн визтэй ирдэг. Тэгэхээр өчгөн ерөнхий мэдээлэл өгөхөд бол хэрвээ өөрөө одоо аяллаа визтэй байлаа гэж бодъё. Австрали явъя гэж бодсон байлаа. Гэсэн чинь Австрали одоо яах вэ? Миний виз дуслаач гэдэг юм иймэрхүү юм дээр иймэрхүү асуудлууд дээр хуулийн зохицуулт хийсэн байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл дахиад одоо нөгөө аялын виз маань дуусчлаа шүү дээ. Австрал орж чадахгүй байсаар. Ийм тохиолдолд дахиад аялын визэнд шинээр хандаад гэхдээ аялын визний хураамжаас чөлөөлөгдөх гэх мэтээр иймэрхүү
Иймэрхүү байдлаар хөнгөлөлтөд болгосон байгаа. Одоо бас нэг жишээ ярихад бол за тодорхой визний ангиллууд хэрвээ өргөдөл гаргахдаа Австралийн гаднаас өргөдөл гаргасан бол визэн дээр шийдвэр гаргах өдөр тэр хүн Австралийн гадна байх ёстой гэсэн ийм нөхцөлтэй визний ангиллууд байдаг. Дотроос гаргасан бол хастаа гаднаас гаргасан бол гадна байх ёстой гэсэн визний ангиллууд байдаг. Жишээ бол партнер буюу эхнэр нөхрийн виз юм шүү дээ, тийм ээ. Гэтэл нэг хүний нөхөр нь Австралийн уулзах гээд ороод ирсэн байхад хэл хаагдчихлаа. Нөгөө хүн чинь буцаад тийм их орондоо харьж чадсан байна. Энэ тохиолдолд тийм өнөө виз нь гарах гэхэд визнийхэн шийдвэр гарах гэсэн чинь нөгөө хүн чинь Австрали дотор байх юм бол шууд татгалзал авах хэрэгтэй хуулиар бол. Гэтэл энэ орос өөрчлөлтөөс болоод энэ хүн хэлээр хоригдсан байгаа бол Австралийн дотор нь байхад ч гэсэн одоо эрх шийдвэр гарах боломжтой юм болж байгаа. Жишээ хэлэхэд нэг ийм өөрчлөлтүүд гарсан байна. Тасаа хэллээ шүү дээ. Виз авсан байгаад орж иж чадаагүй гэхдээ визний хугацаанд хэрвээ дуусгаад байх юм бол дахиад аплай хийгээд гэхдээ визний хураамжгүй болсон гэсэн шүү дээ. Тэгэхээр нэг бичиг баримтаа дахиад бүрдүүлээд яг одоо анханасаа аплай хийж байгаа юм шиг хийх үү эсвэл миний виз дууссан учраас дахиж аплай хийж яана гэсэн тийм ялгаа байгаа юу? Хуулийн тавигддаг тухайн ангилд тавигддаг хуулийн шаардлагууд хэвээр байна. Өөрөөр хэлбэл аялах зорилготой гэдгийг харуулах хэрэгтэй гэсэн. За энэ одоо энэ Австрали дотор байгаа хүмүүсийн яг одоо яригдаад байгаа маш хэрэгэлдээ төрүүлж байгаа нэг асуудал. Одоо сураад төгссөний дараах виз буюу одоо 485 ангилын виз гэдэг тийм. Энэ визэн дээр партнерт нь одоо энэ визийг олохгүй байна. Хүн сурсан хүнд нөх юм байна гэсэн нэг яриа яваад байгаа. Энэ одоо анхны хавхт нь байна уу? Хоёр дахь удаага авахт нь партнерт нөхгүй юм байна гэж ойлгоод байгаа. Энэ зөв үү? Таны талаар нэг мэдээлэл өгөөч. За 2021 оны сая 1 сарын 20 гэдэг чи одоо 3-7 хоногийн өмнө юм одоо энэ өөрчлөлт гарсан. Тэгэхээр энэ өөрчлөлт гараад энэ өөрчлөлтийг хүмүүс маш олон янзаар тайлбарсан байгаа. Хүмүүс immigration agent-ууд, immigration lawyer-ууд янз янзаар тайлбарсан байгаа. Яагаад гэвэл хуулийнхын өөрчлөлтөд 485-ын 2.11 гэж заалт тийм үү. Ингээ уншихаар very учир нь ойлгохдохгүй. Тийм учраас хүмүүс энэ авч тайлбарсан байгаа. Тэгэхээр яг ийм асуудал дээр болохоор migration agent юм уу, immigration lawyer хандах хэрэгтэй шүү тухайн хүн. За би өөрийнхөө ойлголт тий. За энэ өөрчлөлтийн зорилго нь ямар өөрчлөлт байсан бэ гэх юм бол 85 визтэй Австралийн хөдөө орон нутагт оршин сууж байгаа ийм 485 визтэй виз эзэмшигч ийм хүмүүст визээ дахиад 1 юм уу 2 жилээр хаана амьдарч байгаагаас нь хамаарат нэмж өгч байгаа гэсэн. За тэгэхээр тэр тэгэхээр нөгөө одоо энэ хүн чинь 485 визтэй байлаа гэхэд тэрийг сунгана гэсэн юм байхгүй дахиад өргөдөл гаргана гэсэн үг шүү дээ тийм үү. Ер нь Австралид виз гэсэн юм байдаггүй. Сунгана өргөлж шинээр визэнд өргөдөл орно гэсэн юм л. Тэгэхээр одоо 2 жилийн визтэй байгаа нөгөө 485 та хүн маань одоо жишээлбэл би за хаана гэдэм би жишээ хэлье. За Adelaide ч юм уу тийм ээ. Ингээд байдаг бол дахиад би 1 жил сонгож болох нэ. Их юм бол 1 жилийн хугацаатай дахиад 485 өргөдөл гаргана гэсэн. За энэ болохоор ерөөсөн Австралийн засгийн газрын бодлогын нэг тод илрэл. Энэ нь болохоор Австралийн Brisbane, Sydney, Melbourne бол дүүрсэн шүү. Тийм үү, skilled хүмүүс байх юм бол та нар хөдөө орон нутагт амьдар, хөдөө орон нутагт сур, хөдөө орон нутагт сурсныхаа дараа 3 жил бай, 4 жил бай бид нар боломжтой олгоё гэсэн. Эдгэрт байгаа хүмүүс бол одоо 2 жил хаан визтэй байгаа. Энэтэй дараагийн нэг confusion буюу ойлгомжгүй нэг зүйл гарч ирсэн. Визтэй хүмүүсийн асуудал гарч ирсэн тийм үү. Манай нөхөр жишээлбэл энд 2 жил сураад 485 та би 485-ын дагалдан тийм ээ. Ийм тэгээд нөхрийгөө 480-таа байж хат нь би бас нэг 2 жил сураад авчээ тийм ээ. Одоо би тагаа 485 визэнд өргөдөл гарах
байна. Гэтэл саяны өөрчлөлтөөр энийг хаачлаа гэсэн ийм мэдээлэлд гараад байгаа. Эхэндээ гарсан ч хуулийг interpretation буюу тийм үү ингэж тайлбар нь ингэж ойлгох байсан байхгүй. Тэрнээс хойш цаашдаа тайлбар гаргасан байгаа. Тэгээд одоо энэ асуудал нэг 2-7 хоног моног болж иж гэдэг чи одоо дөнгөж сайхнаас л гэсэн үг шүү тийм үү. Бас нэг ойлгомжтой болж ирсэн. Тэгэхээр одоо ойлгож болох юм гэх юм бол би өөрөө одоо сая нэг жишээ ярьчлаа шүү дээ. Би чи 485 халтан байгаад байгаа юм шүү тийм үү. Би 400 гаргаж болно. Тэгээ манай нөхөр дагалдангаар орж болно. Тэгэхээр чинь ямар өөрчлөлт вэ? Урд нь бас тийм байсан юм байна. Урд нь тийм байгааг урд нь тэгж болж исэн. Тэгээ 3 дахь удаагаа бол болохгүй. 3 дахь удаа болохгүй. Тэгэхээр нөхрийнхөө 400. Гэхдээ одоо миний хувьд болохоор би бол 485-д анх удаага гаргаж байгаа шүү дээ. 2 дахь удаа биш. Би урд нь бол 85-ын дагалдан виза secondary applicant байсан. Одоо болохоор би 485-ын үндсэн өргөдөл гаргаж болох гэж байгаа. Энэ бол миний анхны өргөдөл. Ийм ойлголт байна. Тэгэхээр иймхүү юутай хүмүүс юу гэх юм? Одоо яг өөрсдөд нь ийм нөхцөл байдалтай байгаа төлөвлөгөөнд нь ийм зүйл гарсан байгаа хүмүүс бол лицензтэй цагаачлалын зөвлөгч эсвэл immigration law-аас зөвлөгөө авах хэрэгтэй гэж хэлэхээр. Тэгэхээр хүний өөр нь кейс нь бас өөр байх нь тий. Өөрийнхөө тохиолдолд ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан юм байна гэж. Тий, ялангуяа визтэй холбоотой зөвлөгөө ямар визтэй байхаас хамаарат хүнээс өчнөө мөнгө төгрөгийн зардал, амьдралаа төлөвлөгөө тийм үү, адаглал наас цаашаа авах билет тийм үү, маш их зүйл гаргаж та хэдэн төгрөг зараад хүнээс найдвартай зөвлөгөө авчихвал өөр чинь хамаагүй хэрэгтэй. Ялангуяа одоо 45885 гэх мэт тийм ээ. Чухал виз нь би бол тэгж зөвлөхөөр. За маш чухал юм гэж авлаа. Дараагийн бас нэг ирж байгаа асуулт бол одоо ингээд хэл хаалттай байгаа Австрали улс бол гадны ямар ч иргэнийг хүлээж авахгүй байна. Тэгэхээр энэ үед бид нэр виза мэдүүлж болох юм уу? Дараа онгоос үед нь орё гэдэг байдлаар мэдүүлж болох уу гэсэн асуулт бас нэлээд ирдэг. Визэн төрөлд гаргаж болно. Визний өргөлөө хүлээж авахгүй боловсруулахгүй ч гэсэн ер нь визэн төрөлд гаргаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Тэр та Гэтэ өмнөхөө бодоход одоо юу гэдэг ямар нэгэн тийм ковидын үед мэдүүлж байгаа визний ялгаа малгай гэж бол байхгүй зүйл. Одоо санхүүгийн баталгааны хувьд гэдэг юм уу? Өмнөхөөс ялгаатай зүйл байгаа юу? Жишээлбэл оюутны виз жишээлбэл яхад оюутны визэн дээр тавигдах шаардлагууд ижилхэн байна. Яг тэр та цалхтаа гэдгийг харуулах хэрэгтэй. Би санхүүгийн чадхтаа гэдгийг харуулах хэрэгтэй, тийм ээ. Ковид бүх одоо шаардлагууд байхгүй болсон гэсэн үг биш харамсалтай. Тий. Хүмүүс зүгээр тэгээд одоо юм болгон дээр хүмүүс нэг ковидын хөнгөлөлт гэдэг нэг тийм ойлголт аваад байгаа шүү дээ. Тэр визний ер нь тиймгүй юу гэж нэг аюу тийм хөнгөлөлт хүлээгээд авчихсан. Тий. Авч байгаа хөнгөлт бол ер нь ихэвчлэн нөгөө визний хураамжн дээр урд нь төлсөн байсан визний хураамжаа тэрнээсээ болоод Австрали руу явж чадаагүй хүмүүс бол юун дээр. Гэхдээ энийг 2021 оны 12 сарын 30-наас өмнө хийх хэрэгтэй байх шүү. Энэ онд. Тий. Австрали одоо эдийн засгийн мэдээж бас ковидтай холбоотойгоор зарим нэг асуудал үүсч байгаа шиг байна л да. За мэдээж боловсролын салбар ингээд гадны оюутанд орж ирэхгүй болох зүйл. Бас нэг гол асуудал одоо holiday working гэдэг нэг юм зүйлтэй. Энийг бас нэг хүмүүс би жишээлбэл нэг юм мэдээ бүтээсэн байхгүй. Австрали ажлын хүчний дутагдлаас болоод жимс ногоогоо хурааж авч чадахгүй байна. Одоо талбай дээр ажиллах хүн олдохгүй байна. Гарсан хүмүүс орж ирж чадахгүй байна гэж мэдээ бичсэн чинь. Тэгвэл бид нар ийм юм дээр ажлыг виз мэдүүлэх юм бол виз гарчих юм биш үү гэсэн хүмүүс аягүй хандаад байгаа байхгүй юу? Тийм зүйл байгаа юм. Хэдэн аж ахуйн салбар дээр тэр тариан талбай дээр нь ажиллахыг тэгвэл виз өгч гэдэг юм байгаа юм. Энэ дээр болохоор Австралийн дотор байгаа хүмүүст Австралийн гадна байгаа хүмүүст хоёр өөр байна. За чиний тэрийг ярьж эхлэхээс өмнө working holiday maker гэдэг виз гэдэг харамсалтай нь Монгол
паспорттай хүмүүст энэ виз боломжгүй. Тэр чинь улсаараа байдаг юм уу тийм? Энэ Английн визэнд хандаж болох улсын нөгөө citizenship буюу иргэншлийн заагаад өгсөн байдаг хөл да. Монгол байх. Одоо 2-3 жилийн өмнө миний санаж байгаагаар ч гэсэн тийм үү Монгол одоо хин нилээдтэй нэг л Монголын засгийн газрын төлөөлөгчлөө Австралийн засгийн газартай яриад энэ Английн визэнд Монголын иргэд орох боломжтой болно гэдэр гэсэн нэг шуум гарч ирснийг санаж байна. Одоогор байхгүй. Тэгэхээр энэ Англи Австралийн чинь гадна ч бай, Австралийн дотн ч бай, Монголын паспорттай бол энэ визэнд ирэх байхгүй. Боломж байхгүй харамсалтай. Тэгвэл Австралийн дотор байгаа хүмүүс тийм үү оюутнууд ажиллах одоо визитер аялагчид бол одоо ажиллах хэрэг байхгүй юм чинь тийм ээ ажиллах хэрэг одоо хөдөө орон нутагт очиж ажиллая гэх юм бол хөнгөлт үзүүлж байгаа. Энэ дээр та 7 хоногийн 40 цаг ажиллаж болно. Оюутны байхгүй тий. Одоо жишээл би оюутан байлаа. Би хөдөө явж ажиллаа гэх юм бол миний нөгөө цагийн хязгаар байхгүй болчихно гэсэн. Тий. Нэг тиймэрхүү хөнгөлтөд байгаа зөвхөн Австралийн дотор байгаа. За тэгээ ковидос болоод бас тийм 408 гэсэн англи визэн дээр temporary activity гэсэн визэн дээр бас өөрчлөлтүүд байгаа. Тэгээ тэр нь болохоор тэр англи визийг авах гэж байгаа хүмүүс хэрвээ ирээд ковидос болоод нөлөөнд орсон гэх юм уу тийм үү ийм салбаруудад critical салбаруудад ажиллах гэж байгаа бол тийм үү виз нь олгогдох ийм бас хөнгөлтүүд бас байна. Тэгэхээр энд байгаа хүмүүсээ авч ажиллахад бол хамаагүй халамжтай нөхцөл байдал бүрдсэн байгаа. Ковид хязгаарлалтаас болоод одоо тариачид жимсээ хурааж чадахгүй тийм ээ нос чадахгүй нөгөө фармерууд нь гэх мэтэр юмнууд бол байх шиг байгаа тийм ээ. Энэ жил жимс аягүй үнэтэй анаас жимс байгаа. Ер нь бол ковидос болоод бүх юм үнэтэй болсон байгаа. Би чинь бас нэг тээврийн хүний үед энийг мэдээд байгаа. Зөвхөн сонирхуулаад хэлэхэд би одоо Австрал тээвэр зурчаа 30 жил биш 20 жил юм. Амар ярьж байна. Ажиллаж штэ баг тэгэхэд миний өдөртөө үдсийн хамгийн одоо тээврийн үн хамгийн одоо огцон өссөн жил би ийм үнийг хараагүй ажиллаж байхдаа. Би нөхцөлд тийм үү Хятадын Шанхайхаас орж ирж байгаа импортын 40 тонны контейнер тийм үү 2400 2500 Америк доллар л байдаг байхгүй пик season-тэй. Пик гэдэг нь одоо кризистэй хамгийн одоо импортын борлуулалт сайн байдаг үед ийм үнэтэй байдаг бол одоо 5000 Америк доллар. Тэгэхээр нэг 40 тонны контейнер тийм үү Австрал бух ерөнхийдөө зардал нь бүр 100000 газ холд аваа явцсан. Тэгэхээр одоо ирээдүйд юмны үн өснө. Өсөх бол ерөөсөө ойлгомжтой. Одоо энэ байгаагаас ахаад өсөх юм шүү дээ. Тий өснө. Тэгээд Австралийн Австрал долларын ханш жоохон таарах юм байх юм бол бүр өснө гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ дээр бас нэлээ хэдийн юмнууд нөлөөсөн одоо бас хэвлэл мэдээлэлээр нэлээ яригдсан та. За наа чи бас агуу гоё чинх гоё мэдээ болоод байгаа. Хоёулаа хадгалаад явчихлаа. За. Би тантай ярилцсанаа гэж заа тавьсан хүмүүс бас асуултууд өгсөн. Хоёулаа уншигчдаас ирсэн зарим асуултанд хариулах. За. Энэ ерөнхийдөө жоохон давхурцсан байж магадгүй тэгэхээр хоёулаа аюу товчхон хариулаад явчихлаа. За. За нөгөө саяны ярьж байсан ковидос өмнө авсан виз маань дуусна. Энэ тохиолдолд яах вэ? Сонгуулиуд за энийг ерөнхийдөө сая хоёулаа хариулсан гэж ойлгоё тийм. Сонгуулиуд дахиад бичиг баримт бүрдүүл санхүүгийн шаардлага хангаж байгаа нь бодлого ёстой юм чинь. Энэ санхүүгийн шаардлага дээр манай монголчууд өн визэн дээр хамгийн хундаг шалтгаан мөн үү? Та энэ дээр нэг тайлбар өгөөч. Хамгийн хундаг 2-3 шалтгаан байгаа. Тийм. Тэрний нэг нь санхүү мөн. Чүм. Яг тэгвэл харамсалтай тийм үү зарим визэнд орж байгаа хүмүүс маань санхүүгийн шаардлага сайн хангаж чадахгүй байгаа учраас янз янзын дутуу баримт өгөх, хангалтгүй баримт өгөх тийм ээ. Аль өссөн хойно нэмэлт мэдээлэл хүсэн штэ тийм үү. За тийм үү цалингаа харуулж гэдэг ийм хүн дээр өдөртөх ялтчгүй хэцүү шаардлагуудын нэг мөн.
Тэгэл одоо агентлагуудаас ингээл асуухаар та дансандаа бараг $50,000 байж чинь гарна гэх амар том монголчууд тийм их мөнгөтэй дансандаа бэлэн мөнгөтэй хүмүүс байхгүй шүү дээ. Харин тийм харамсалтай нь энэ чинь нөгөө энэ гарч байгаа тооны тоо чинь болохоор яг үнэндээ болохоор цагаачлалын яамнаас дураараа гаргаад тавьчихж байгаа ч тоо биш байгаа байхгүй. Энэ чинь Австралид ирсэн хойноо насанд өрсөн хүн 1 жил одоо боломжийн тийм үү бүр баян биш, бүр ядуу биш нэг чин амьдрахад, хэвийн амьдрахад хамгийн багадаа хэдэн доллар шаардлагатай байна вэ гэдгийг статистикаар тооцоо гаргацсан жил болгон тэрэндээ үнэлгээ хийгээд явж идэг. Тийм болохоор энэс үүдэж гарсан тоо байдаг. Тэгээд тийм болох жил болгон тэр одоо тооч нь өөрчлөгдөд явж байгаа. Тэр нь болохоор Австралийн инфляц, consumer price index гэх мэтэр олон нөгөө энэ чинь статистикийн ухаан болоо явчихнаа бас. Тэгээд болгон Австралийн цагаачлалын яамнаас та Австралид ирж амьдрах гэж байгаа бол танд 1 жилд $20,000 хэрэгтэй. Та энийг үзүүл гэдэг. Тэгээ өнөө $50,000 эдэр чинь тиймэрхүү зүйлээс сургаж гарч ийн гэсэн үг. Энэ жилийн хувьд одоо оюутны визэнд хэдэн доллартай байх хэрэгтэй гэдэг шаардлага байгаа юу? За 20,000 ганцаараа 20,000 Австрали доллартай ойролцоогоор тэгээд нөхөртөөгөө юм уу их нэртэйгээр ирж байгаа бол тэр хүн дахиад $8,000 их мэтэр ингээд нэмэгдэж явна. Тэр нь одоо бэлэн мөнгөөр байх хэрэгтэй. Эсвэл үл хөдлөх хөрөнгө би одоо ийм байртай гэдэг хүмүүс харуулах гэдэг оролдоод байдаг юм байна. Санхүүгийн шаардлагын хувьд дээр болохоор монголоор заа юу гэж хэлэх вэ? Хөрөх чадвартай мөнгө байх хэрэгтэй. Real estate буюу үл хөдлөх хөрөнгүүд санхүүгийн баталгаа. За гэсэн хэдий боловч тийм үү би одоо банкнтаа тэдний өрөөний хатгаламжтай гэчээд дээрэс нь миний тийм үү үйл хөдлөх хөрөнгүүд ийм гэх юм бол тэр хүний санхүүгийн ерөнхий байдлын чадамхыг харуул дэмжиж өгөх материал болохоос ш одоо миний байр дээр би байртайгаа байрныхаа ордерыг харуулж байгаа бол энэ бол биш болохгүй хангалттай. За хоёрдугаарт ирдэг маш нийтлэг асуулт. За хэл нэгдэд очлоо гэхэд юу яах вэ? Австралид орж иж байгаа бүх хүмүүсээ тусгаарлалтанд оруулаад байгаа чинь 14 хоногийн зочдлын тусгаарлалтанд оруулаад байгаа. Энэ тусгаарлалтанд би орох уу? Төлбөрөө өөрөө төлөх ёстой юу? Энэ одоо Австрали доллараар гэхдээ хүнтэй байдаг гэж сонссон гэсэн асуулт ирсэн байна. Гаднаас орж иж байгаа хүмүүс төр визтэй, бүр визтэй бүгд л тусгаарлалтанд орох хэрэгтэй байгаа. Төр визтэй хүмүүсийн хувьд болохоор зардлаа өөрөө хариуцна. Анхны хэдэн сар ковидын анхны хэдэн сар бол засгийн газар хариуцаад тийгээ болсон. Тийм. Одоо хүмүүс өөрийнхөө карманаас гаргаж байгаа нэг хүний 3,000 орчим гэж би дуулсан. Тийм. Мөчөөс хамаарах 3,500-аас 2,500 юм байна. Харин тийм нэлээд үнэтэй баг. За энэ хариулт авсан баха гэж байна. За одоо Австралид байгаа сураад төгссөн боловч эсвэл аялаа дууссан боловч буцаж чадахгүй бас нэг хэсэг хүмүүс байгаа. Тэр хүмүүс одоо визэн дуусаад bridging visa гэдэг юм байна. Одоо bridging visa-тай байгаа хүмүүс маань бас амжиргаагаа заах ажил хийх боломж байд юм уу гэсэн асуулт ирсэн байна. Австралид өөрийнх нь байгаа виз дуусаа. Тэгээд ковидод хашигдсан. Хэл нэхийг хүмүүст ямар виз олгох вэ гэх юм бол холбох Е төрлийн виз олгогдож байгаа. Тэгээд энэ зорилго нь бол ерөөсөө ганц л ойлгомжтой. Энэ болохоор энэ хүлээж авах хугацаанд таны хууль бус биш байлгаж байна гэсэн. Хууль ёсны визтэй байлгаж байгаа юм холбох виз байгаа. Холбох визэн дотор ABCD гэж зөндөө олон янз. Би Е ангиар Е төрлийн холбох виз явж. Тэгэхээр bridging visa Е буюу холбох виз чинь бол ер нь ажиллах хэрэггүй ирдэг виз. Тэгээд нөгөө автоматар үргэлжлээд явж идэг виз биш. Тодорхой заавал дуусах хугацаатай юм виз байдаг. Тэр хугацаанд дуусах юм бол үргэлжлүүлээд явна гэсэн. За энэ хугацаанд ажиллах хэрэгтэй хүсэж болно.
хүсэхдээ надад ажиллах шаардлага байна гэдгийг харуулах хэрэгтэй. Тэгээд цагаачлалын амнаас ажиллах хэрэгтэй bridging visa болох боломж бий. За наа чи бас бохоо гой хурд болсон. Виза тэгэхээр өөрөө хүсээд ажиллах хэрэгтэй авч болно байна гэж ойлгож байна. Энийг одоо яаж хүсэх вэ гэдэг дээр бас мэдээлэл өгвөл хүмүүс намайг дутуу асуусан гэх үү. Яаж энэ ажиллах хэрэгцээг хүсдэг юм бэ? Ерөнхий зарчим болохоор би одоо энэ хүлээж авах хугацаанд тийм ээ санхүүгийн хүндрэлд орчлоо тийм ээ надад байхгүй гэтэл ийм зарлагууд гараад байна гэдгийг харуулах хэрэгтэй тийм ажиллах хэрэг болгож өгөөч гэж хүсэх хэрэгтэй. За дараагийн бас нэг асуулт энэ Монголоос ирсэн асуулт байна. Аялын виз мэдүүлээд нэг удаа татгалцсан хариу авсан. Шалтгаан нь нөгөө санхүүгийн шаардлагыг хангаагүй энд амьдрах хугацаанд өөрийгөө даах чадваргүй гэсэн. Одоо дахиад виз мэдүүлж болохгүй. Ер нь нэг удаа татгалцсан хариу авсан тохиолдолд дахиад хэдийн хугацааны дараа виз мэдүүлж болох юм бэ гэсэн хариу асуулт байна. За сүүлийнх нь асуулт сүүлээс нь буцаад яв. Хизээч гаргаж болно. Визэнд хүн татгалзал авсан бол чи 6 сар орох ёсгүй, 1 сар орох ёсгүй, эсвэл 1 жил орох ёсгүй, эсвэл 3 жил орох ёсгүй гэсэн ийм зүйл байдаггүй. Ийм зүйл нь гэх юм бол визний чинь татгалзал дээр шууд хилцэн танд байна гэд Монголд нөгөө харт хамаг гэдэг шүү дээ тий. Тийм үү эсвэл 3 жилийн эсвэл 10 жилийн гэх ингээд бичсэн л юм байхгүй л орж болно. За тэгэхээр зөвхөн санхүүгийн шалтгаанаас болж виз татгалцсан бол тийм 20% бол тавьдаг байгаа. Тэгэхээр тэр хүн орж болно гэсэн. Тэгтээ чи өнөөдөр нэг өргөдөл орууллаа. Санхүүгийн чадхаа харуулж чадаагүй учраас татгалзал авлаа. Чи 1 сарын дараа өргөдөл орууллаа. Чиний 1 сарын дараа оруулж байгаа өргөдөл чиний өмнө нь оруулаад татгалзал авсан өргөдөл хоёрын хооронд ямар ялгаа байгаа? Яхаар алба чамд санхүүгийн чадвараа хангаж ийн гэд виз өгстэй тийм үү. Тэгэхээр оруулахын тулд хүн маш сайн ажиллах хэрэгтэй. Миний хувьд болохоор мэргэжлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлвэл зүгээр гэж одоо манайх ч юм уу те ингэж зөвлөх хэрэгтэй. Зөвлөмөрлөлөө та. Эндээс нэг ургаж орж байгаа асуулт нь яг л энэ байна л да. Хүмүүс би өөрөө ер нь аплай хийчихвэл яг энэ визэн дотроо өөрөө бүрдүүлэх юу бүрдүүлэх нь ойлгомжтой юм байна. Яаж цаашаа явуулах нь ойлгомжтой юм. Өөрөө хийчих гэсэн хүмүүс бас байгаа гэдэг тийм. Тэгэхээр мэргэжлийн одоо хүмүүс зөвлөгөө аваад визэн мэдүүлэх өөрөө хийх хоёрын ялгааг та бас нэг тайлбарлаад өгөөч. Австралийн визний системний хувьд болохоор энд бол мэдээлэл гэдэг маш өргөн. Бүх мэдээлэл олж болно. Чи бүх хүн болгонд хүртээмжтэй байхаар хийсэн байдаг. Тэгэхээр хүн ямар ч англи визэнд өргөдөл оруулсан заавал агентлаг, заавал migration agent гэсэн хүмүүсээр зуршуулах алба бол байхгүй. Тэгэхээр хизээ migration agent буюу лицензтэй цагаачлалын зөвлөгчийн шаардлага орж ирж байна гэх юм бол тэр хүн яаж өргөдөл гаргахаа мэдэхгүй. Хэдийгээр бүх одоо ийм бэлдээд оруулах гэсэн ч гэсэн тийм үү өөрийн чинь байдал тийм үү бичиг баримтаа бүрдүүлэх чадвар чинь хангалтгүй тийм үү зөв ангиллаар орж байгаагаа мэдэхгүй. Ихэнх хүмүүсийн хувьд бас юу гэдэг нэг дам яриагаар явцдаг. Нэг хүн босон юм надад болох ёстой гэсэн юм байдаг. Гэтэл цагаачлалын яам өргөдөл болгоныг энэ хүний визийг өгсөн чинь чамд өгстэй гэсэн ийм зарчмаар ажилтгүй харамсалтай. Бид нар болгон дээрээ чи цагаачлалын хуулийн тэдийг биелүүлж гинэ. Биелүүлж гинэ. Тийм үү? Дараагийнх нь энэ визний ангил дээр тавьж байгаа бүгдийг биелүүлж гинэ гэсэн цагт виз өгдөг байхгүй. Тэгэхээр ялангуяа зөвхөн одоо виз гаргах төр биш. Тийм үү? Виз татгалзал, тийм үү? Виз цуцалсан cancellation гэж ярьдаг, тийм үү? Дараагийн шатнууд дээр дахин хянуулаад залж байгаа өргөдлүүд, тийм ээ. Иймэрхүү илүү комплекс эдрээтэй болцсон юмнууд дээр болохоор ерөн цагаачлалын ийм мэргэжлийн хүнээр зөвлөгөө аваад өөрөө оруулах
болно л доо зөвлөгөө аваад орвол асуултаа бүр өөрчлөвл тийм ээ. Ийм зөвлөхөр. Таны энэ ярьж байгаа дээр нэг юм хоёр юм ажиглагдаад байна л да. Мэргэжлийн лицензтэй хүнээс зөвлөгөө аваа гэдэг юм тийм. Одоо агентлагууд бол маш их байна шүү дээ. Виз гаргахад тусна, сургууль зурчлагаас агентлагууд байна. Тэгэхээр энтэй холбоотой юу асуух гэдэг визтэй холбоотой мэдээллийг авчруулах хамгийн баталгаатай их сурвалж юу вэ? Австралийн цагаачийн албаны вебсайт. Та вебсайтыг хоёлаа биччихээ гэхүү хүмүүс харуулъя. Хаашаа авах За чи бичээд байгаа. homeaffairs.com. За би .com.au. Би харуулчихгүй. За тэгээ. Тэгвэл хүмүүс бас яг бичиж чадна. За. Энэ дээр бол визний төрлөөрөө өөрийнхөө зорилгоороо бүгдээрээ ангиллсан ойлгомжтой байгаа юм тий. Тийм мэдээч одоо эн чинь англи хэл дээр шүү дээ тийм ээ. За би ч одоо аялуулсан шүү одоо юу. Ингээ гараад тийм сайт байгаа. За би энийг бас скриншот хийгээд оруулъя. Тийм чи дараа нь тэгээд үзэгчдээ тэр нөгөө линкийн ч юм уу тийм. Тэгээд чиний сайн ярьсан дээр нэг жоохон нэмж хэлэхэд монголчуудын хувьд байгаа болохоор агентлагууд гэдэг байгаа тийм үү. Энэ дээр Австралийн хувьд болохоор боловсролын зөвлөх тийм үү хуулийн зөвлөх гэдэг чинь шал хоёр өөр байдаг. Тэгэхээр одоо Австралид миний мэдхээр монгол хэлтэй цагаачлалын ийм лицензтэй зөвлөгч бол хоёр л байгаа. Монголд ч байхгүй. Тэрнээс бусад хүмүүс тэнгуут ч одоо бас сонин зүйл болоо явж байгаа. Тэрнээс бусад бизнес зөвлөгөө өгөх хэрэг байхгүй. Вау, наач амар том. Хэрвээ нэг агентлагаар та зуучлуулж байгаа бол тийм ээ. За та оюутны визний үйлчилгээ хийлхий гэдэг ингээд гэрээ хэлээ гэж бодлоо тийм ээ. Гэн тэр чинь танд ямар хэний хин гэдэг хэдэн номерын лицензтэй цагаачлалын мэргэжлийн лицензтэй зөвлөгч таны хэрэг дээр ажиллахаа гэдгийг тодорхой бичсэн байх хэрэгтэй. Тийм бичээгүй тэгэл дандаа тийм үү ирэхгүй хүмүүс л танд визний зөвлөгөө өгөөд явж ийн л гэсэн үг шүү дээ ер нь. Тэгэхээр энийг сайн судалж байгаа. Заавал миний зөвлөгөө бол заавал гэрээ байгуул. Гэрээ ямар имэйл хаягтай, ямар лицензтэй, ямар утасны дугаартай, хэний хин гэдэг хүн миний одоо энэ визэн дээр ажиллах гэж байгаа юм бэ гэдгээ гэрэн дээрээ тусгуулаад мэдэж авч байгаа хэрэгтэй. Тэгээ 906 гэдэг форм заавал бүгэлсэн байх хэрэгтэй. Одоо виз 956. Ийм форм дээр 956 гэдэг формыг хараачгүй мэдээчгүй мөртлөө визэнд орцсон явж байгаа хүн гэвэл тэгэл асуудалтай гэсэн. Тэгээд ямар нэг асуудал байна. Тийм. Гэтэл тэр агентлагууд дээр байж байгаа сургуулийн талаар мэдээлэл өгөх бол шал өөр хэрэг. Тэр чинь education consultant-ийн хийх ажил тийм ээ. Тэр хүмүүс тэр хүний карьер тийм үү ямар сургууль зохимжтой, хаана сургууль зохимжтой, ямар хямд сургууль байна, ямар үнэтэй сургууль энэ бүхэн дээр зөвлөгөө өгөх болохоос ш тэр хүмүүс визний зөвлөгөө өгөх эрх байхгүй. Тэг сургуулаа сонгосон хойно жинхэнэ тэр агентлагчийн хэрвээ одоо мэргэжлийн лицензтэй өмгөөлөгчтэй бол тэгээд тэр хүн чинь тэр ажиллах хэрэгтэй. Зарчим нь бол тийм. Наханд бол энэ ойлголт бүр байхгүй яг тийм байна. Би ч гэсэн анхудаа сонсч байна. Харин тийм. За тэгвэл маш чухал юм хэлээ. Энэ мэтчтэй ер нь хуулийн олон асуудал бас монголчуудын дунд тохиолддог та бас энэ хуулийн салбарт ажиллаж байгаа энэ хувь монголчуудын бас яг мэдээсээ энийг мэдээд аваасаа та бүхэн эндээ нэг хохироод байдаг шүү. Ийм асуудал монголчууд маань орооцолдоод байдаг шүү. Мэдээд авчаач гэсэн нэг хуулийн зүйл заалтыг хэлж тайлбарлаж өгөөч биднэр. Цагаачлал хуулийн нь? Тийм цагаачлалын өөр ямар юу байна юу юм. Юу вэ? Хамгийн хэцүү асуудал юу вэ? Яг би зүгээр ингээд зүгээр өөрийгөө би тийм үү би өөрийгөө ингээд Монголд байгаа тийм үү миний хүүхэд одоо Австралийн нэг сургуульд орох гээд визэнд орж байгаа гэж бодоод би зөвлөгөө өгье л да тийм ээ. Тэгэх юм бол би одоо ээжнээсэн бол хамгийн гол нь тийм ээ
миний одоо хүүхэдийг зуучилж байгаа газар тийм үү, визний үйлчилгээ үзүүлж байгаа газар тийм үү, лиценз цагаачлалын зөвлөх байгаа юу? Тэр хүн яг миний хүүхдийн өргөдөл дээр ажиллах уу? Гэсэн гэдэг форум дээр гарын үсэг би зурья гэд гүйж явах хэрэгтэй шүү ер нь. Одоо хамгийн санаанд орж байгаа зөвлөгөө тэр байх шүү тийм. Зүгээр яг уу энд би ч бас зөндөө олон жил одоо ч гэсэн орчуулга хийж штэ тийм ээ, ингээд цагдаа шүүх янз янзын юмар авсан одоо хувийн зүгээс тийм ээ, Австралид байгаа монголчуудын хувьд хамгийн түрүүнд хэлэх юм болохоор энтхийн хуулийг бас дөнгөж сайхан ирсэн мэдхгүй байгаа ч гэсэн тийм үү, юуг дагах хэвтэй юм тийм үү, Монголоос арай юу нөөрийн гэдгийг бас нэг жоохон өөрөө бас сонирхож судалж үзэх зүгээр ч юм шиг санагдсан. Ялангуяа монголчууд тийм хүчирхийллийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл янз янзын тийм зодон зохионы хэрэг их гаргадаг байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор нөгөө тэр хэрэг хийсэн хүнээд болохоор Монголд ингээл болчдөг, ингээд одоо тийм үү би дараа нь гомдлгүй гэсэн юм чинь одоо ингээл зүгээр болчих байх гэсэн нөгөө ойлголтоор яваад байдаг. Гэтэл энд чинь өөр хууль үйлчлээд эхлээд тэр хүн визээрээ тийм үү, тэгээд визээрээ охин гэдэг чинь өчнөө юмар охирч харах гэдэг. Тэгэхээр тэр тал дээр бас жоохон ярьж хэлэх ч бас хэрэгтэй юм шиг надад санагдсан ба. Би Мельбурнд амьдардаг л та. Сидней монголчууд нэгэн бүүнээр амьдардаг, орой ойртоод бас бусад төвөгудаад байнгээл хилам гараад байдаг. Тэр нь ер нь явж байгаа зөвхөн визэнд хүртэл нөлөөлөх юм байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна тийм үү? Тийм. Австралийн визэнд болохоор ямар ч визэнд тавьж идэг нэг шаардлага байдаг. Энэ болохоор зан чанар good characterтай хүн байх хэрэгтэй гэсэн. Австралийн виз авах. Ямар гоё зүг бай. Ямар ч визэнд явдаг. За тэгэнгүүт criminal historyтэй болоод conviction аваад шүүхтэр очсон ч одоо тэрнээс тэ ийм хүмүүс нөгөө визэн дээр чинь та нар анзаардгүй л хамгийн сүүлийн утсан дээр ч одоо төмөн олон цонх байдаг үстэй. Монголчууд харахчгүй бүгдийн тиг гэд явцдаг. Тэрэн дотор чинь асуулт байгаад байж байгаа шүү тийм ээ. Гэтэл би тийм үү хэрэг үлдчихсэн гэж хариулах хэрэгтэй байна. Яг үл чи тэр формыг өмнөөр хариулах хэрэгтэй. Тэгэнгүүт цагаан энэ хүн гэмт хэрэг үлдчихсэн хүн байна. Өөрөөр хэлбэл зан чанарын хувьд шаардлага хангахгүй гэд виз татгалзна. Тэгээд энд байгаа хүмүүс бол виз cancel гэдэг шүү дээ бүр тийм ээ. Нөхцөл байдалч гарна. Тэгэхээр хууль зөрчиж болохгүй. Энэ хууль бол их чангатай ер нь хэрэгтэй. Би таныг бас энд олон жил амьдарсан хүний хувьд нэг асуумаар дүү санагдлаа. Энэ Австрали хүмүүсийн нэг онцлог нь ер нь дуу чимээнд их дургүй юм шиг байна. За Сибэнс жоо хацаас оолцсараа Австрали хүмүүсийнхэн тухайд ярих гэдэг юм л да. Бид нар одоо энэ хүмүүс өөр хэлбэл бид нар нэг хэрвээ Австралийн нэг айл гэж үзсэн бол бид нар нэг айл дээрээ амьдраад байж шүү дээ. Тэр хүмүүсээ бид нар мэдээж хүндлэх хэрэгтэй тийм. Тэр хүмүүсийн зан чанарын тухайд их дуу чимээ дургүй хүн юм уу да хүмүүс юм уу да гэж би анзаарч байна. Тэрнээсээ болоо жоохон төв удаад байна уу үгүй юу гэсэн ойлголт жоохон яваад идэв. Харин тийм ээ энд Австрали Монголтой харьцуулахад Австрали ч айгүй эрцэрэд эрт дунддаг юм нийгэм байгаа байхгүй юу? Эд буцалж байгаа амьдрал тийм үү? Замын төв байгаа тийм. Яг тэрнээсээ болоод ч юм уу миний хувьд болохоор бодож байгаа зүйл Австраличууд эрт дунддаг. Юусгээл wel онцдаг. Хагас бүтсэн ч гэсэн тэр нь байгаа штэ. Гэтэл нөгөө би ч гэсэн анх ирчээд нөгөө ойтон бахта. Яасан ч юмэг монголч ингээл эд байрны гадаа хөгсчүүл даалуудаа хүүхдүүд сагстаал айгүй гоё байдаг штэ. Энд чи юмсаа таг чи тийм ч гэсэн юм надад байхгүй тийм. Тэгээд тэгэхээр хэдийгээр орой хагасны орой бас нэг 10 10 хүртэл зөвшөөрдөг ч гэсэн яг үнэ хэлэхэд нөгөө маньс чинь тэгээд бас ингээд жоохон ингээд нийлэхээр амар чанга ярьдаг хүмүүс юм. Би ч чанга дуутай хүн дуртай. Тэгээд нөгөө ядаж монголчууд ч нэхвчлэн апартментэд амьдран за тэгээд энэ ханы зузаан хэд харин тийм зөв тэгэл нөгөө хөршин цагдаа дуучна нэрн нөгөө монголчууд ч жоохон халдсан бай хоорондоо
сургуульчилсан, зодтолсон, цохилдсон, барьцлсан зүйл бас гарцсан байдаг заримдаа тиймэрхүү юм байна. За тэгэхээр бас усын нугал, усын даг гэж шийдвэрлээ бас австралчуудынхаа энэ байдлыг ойлголцоод сайхан эвдээ нартай амьдарцгаая гэж хэлээд яриагаа төгсгөл юм шүү. Тий. За тэгээд олон хүмүүс маань бас энэ ярилцлага хизээ гарах бай. Би зар тавиад нэлээд удажчлаа. Хизээ гарах гэж ингэ асуугаад байсан. Асуусан хүмүүс бас хариулт авч чадсан байхаа гэж бодож байна. Цаг зав гаргаж орж ирж маш тодорхой их сурвалжтай мэрэгжлийн хариулт өгсөн танд баярлалаа заяагч. За чамд ч гэсэн баярлалаа. Оройн цагаар цаг заваа гаргаад надад сануулаад хүү заяа гэчээ одоо өнөөрөө шүү гэ. Байнга таа. Тий. За чи сайхан амраа. За баяртай. За баяртай сайхан амраарай. Амжилт хүсье. Баярлалаа.